За сайн байцгаана монголчуудаа. Стокгольмоос наран чимэг ярьж байна. Би та нартайгаа уулзалтгүй нэлээх удажээ. Тэгээ би нэг та нарт нэг мэдээлэл өгчий гэж бодоод байна. Энийг бас хүмүүс нэлээ асуугаад байгаа. Тэгтээ бас угаасаа энэ нэг мэдж яхад илүүдэхгүй маш чухал бас мэдээлэл гэж үзснээс энийг хийж байна. Тэгээд та нар маань бүгдээрээ сайхан амраад ажил сургуультай бүгдээрээ орцгоож байгаа байлгүй дээ. Манай энэ болохоор өнөөдөр хүүхдүүдийн хичээл эхэлж байна. Их хүүхдээ өргөж өчөөд гарч нөгөө жоохон алхдаг газар алхаж явж байхдаа бид нэг жоохон зав гарсан дээр нэг гэлс нэг хийгээд өгчий. Яагаад вэ гэхээр энийг бас хэдэрхий оройтуулж болохгүй байх гэж бодоод яагаад вэ гэхээр энэ нөгөө шивэдэд ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүсийн бас ингээд оршин суугч зөвшөөрлөө авч чадаагүй, сонголт Монголтаа өгөөгүй, сонголт Монголтаа авч чадаагүй, одоо байнгахыг авч чадаагүй хүмүүс бас нэрсэр зөндөө байгаа шүү дээ. Тэдэрт яаж байгаа вэ гэхээр мэдээж нөгөө энэ чинь ер нь нөгөө хууль дүрмийн байнга л өөрчлөгдөж идэг тий. Одоо яг өөрсдийнхээ нөхцөлөд зохицуулаад. Тэгэхээр нөгөө энд хөлбөрийн гэрээнд хамрагдсан байгаа хүмүүстээ цалингийн нөгөө доод хэмжээг дахиад шинээр 6 сарын 17-наас хэрэгжээд эхэлсэн энэ нэг зүйл байгаа хгүй юу. Би нөгөө богинохон маш товчхон мэдээлэл өгч хүмүүс чинь нөгөө урт сүнжирсэн юм дургүй байдаг учраас жоохон богино хэмжээний мэдээлэл өгч гэж үү. Тэгээ энэ яг хөө гэхээр 6 сарын 17-оос эхлээд хэрэгжээд эхэлсэн байхгүй энэ цалингийн нөгөө яг одоо дундаж хэмжээ хөлбөрийн гэрээнд хамрагдаж байгаа хүн тий сонголт Монголтаа өгч байгаа хамрагдаж байгаа энэ хүмүүс одоо энэ маш их хамааралтай байхгүй юу. Тэгэхээр чи одоо 6 сарын 17-оос хэрэгжээд ихсэн гэдэг чи яг 6 сарын цалин чинь хөвчлэн угаасаа 7 сарын 25-нд олгогддог шүү дээ. Тэгэхээр одоо 6 сарын бол одоо хэрэгжээд ихсэн ч гэсэн яг тэрийг нэг тооцохгүй гайг байх гэж бодож. Тэгэхээр одоо 7 сарын цалин чинь 8 сарын 25-нд өгдөг тий. Тэгэхээр тэр 7 сарын цалингаа 8 сарын 20-нд авахтаа одоо яг энэ цалингаар нь авахгүй бол нөгөө энэ цагаачийн албач яг нөгөө сонголт Монголын дээр маш нарийн нэг өдөр одоо 10 өдөр байт нэг сар байтгаа тий 11 өдөр байсан ч одоо чинь ийм буруу байна гэдэг одоо зөвшөөрлөг чинь өгөхгүй болчих юм тохиолдол зөндөө байдаг штэ. Тэгэхээр яах вэ гэхээр энэс урьдчилан сэргийлэх үүднээс та нар юугаа тий цалингаа нөгөө одоо дарга махтагаа яриад тэр бүх зүйлүүдээ зохицуулж явах нь чухал шүү гэж хэлэх гээд энийг бүр яа хийж би угаасаа өгнө энийг нөгөө 6 сард дуусахаас өмнө ер нь энийг гарахт нь хийчихье гэж бодсон чинь нөгөө амарчж байгаа юм чи яах вэ? Нөгөө ийм юм толгойд юу бодох маа та тий амралтаа авсан байгаа юм чи тэгээд мартчихж байгаа байхгүй. Тэгээд одоо нэг жоохон зав гарч байгаа даа хийчихье гэж бодоо. Тэгээд эдний нөгөө цалингийн дундаж хэмжээ буюу тий нөгөө статистикийн мэдээлэл гаргадаг төвөөс нь үгүй гэхээр шивэд хүмүүсийн нөгөө дундаж цалингийнх нь хамгийн нөгөө доод хэмжээ нь 37,100 байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эдгээр шийдвэрээ гаргахдаа яасан бэ гэхээр бас тодорхой хэмжээний нөгөө яг энэ дундаж хэмжээгээр одоо зарим байгууллагууд энийг нөгөө авах. Тэгээ яг тэр хэмжээний цалин авахын амар биш боломжгүй гэж үзсэн учраас ерөнхийдөө нэг 152 байгууллага байхаа миний одоо санаж байгаагаар толгойд байж байгаа тийм санагдаад 152 байгууллагыг ингэж жагсаалтанд оруулсан. Тэгээд тэр боломжийг холгох тэр одоо тийм тэр жагсаалтанд ямар байгууллагад орсон бэ гэхээр хөвчлэн манайхан чинь нөгөө ерөөхдөө буудлын ресторан тий одоо ийм газрууд ажиллаж байдаг. Яг тэрэнд хамааралтай зүйлүүдийг би ярьж байгаа шүү дээ. Тэр болгоныг миний толгойд алгаа 152 байгууллага. Ямар ч байсан гэхдээ дундаж цалин ядаж тэр нөгөө дундаж цалингийн 37,100 шүү дээ. Тэрний 80% хүрсэн одоо цалинтай байх ёстой гэсэн шийдвэр гаргацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр 80% гээд 37,100-ийн нөгөө 80% нь гэхээр 29,900 бишээ 29,680 короны цалинтай байж ах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнээс доош буулгачвал тэгээд ерөнхийдөө таны нөгөө оршин суугч зөвшөөрөл буюу тийм ээ тэр чинь сонгогдохгүй гэсэн үг. Тэгэхээр энийгээ сайн анхаарч бодороо гэж хэлгээд бүр өнөөдөр бүр зарим ийшээ алхаж жоох дасгал хийж гүйж явж байгаа хоорондоо ер нь бол нөгөө боломж олцсон дээр ингээд гутамжинд би нэг ойн цорхоогоор ингээд алхахгийн тэр газартаа ирээд сууж. Тэгэхээр ер нь өөр нөгөө ямар нэгэн асуух ч юм уу те
одоо тодруулах зүйл байвал миний нөгөө энэ мэлми блогийн би одоо энийг мэлми блог дээр л тавьчихж байгаа шүү дээ YouTube дээр. Ерөнхийдөө одоо манайхан бол бас намайг за энэ нэг ийм блог байдаг, энэгээр ингээд мэдээлэл өгдөг гэдгийг ерөнхийдөө манайхан дэлгэд мэддэг болсон юм шиг байлээ. Тэг яг тэр блогоор маань энэ бичлэгийн минь доор асуух зүйлүүдээ бас бичиж нэз. Би тэгээ дараа нөгөө өөр зүйлүүдийг бас чухал гэсэн зүйлүүдийг ярина. Одоохондоо зөвхөн нөгөө гүүж явуулахаараа төр зурна энэ нэг ийм гоё нуг байдаг ингээд энэ чиний нууртаа тэгээ авардаг санал гэдэг тэрэн дээр хаянгуудаа гар утсаар жоохон ингээд калт бичлэг гэж үгүй та нарт жоохон ч гэсэн тэгээ хэрэгцээтэй байх гэж бодоод нэг нөгөө мартаагүй дээрээ гэлс хийчих гэж бодоод хүн чинь гүүгээд алхаад явахаараа бас тархитлагаа цэвэрлэгдээд нэлээх юм бодогддог шүү дээ. Тэгээд ямар ч байсан энийг өгчий гэж бодоод одоо энэ бичлэгээ хийж байгаа. Дараагийн бичлэг хүртэл мань баяртай. Тэгээ анхаарал тавьсан. Баярлалаа. Баяр таа.